Турк улсын эрх баригчид 7 дугаар сарын 16-ны өдөр төрийн эргэлтийг оролдлогод оролцсон цэргийн дээд албан тушаалтнуудыг баривчилж шүүх байгууллагын 2750 шахам ажилтнаг ажлаас нь чөлөөлжээ. Гэсээ эдэж төрийн эргэлтийг оролдож бослог гаргасан ахлагч офицерууд болох 8 этгээд грек рүү нисдэг тэргээр зугтжээ. Улмаар гинт этгээд улсаас улс төрийн орнол хүссэн байна. Харин грекийн удирдлагуудын зүгээс дээрх орнол хүссэн этгээдүүдийг буцааж Туркэд тушаана гэдгээ мэдгдсэн тухай Монгол дахь бүгд найрамдах Турк улсын элчин сайд Мурат Карагөз өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Мөн халдлагад нийт 1600 орчим хүн өртснөөс бослог гаргасан 100 орчим цэрэг хамгаалтанд гарч байсан цагдаагийн байгууллагын 42 энгийн 118 хүн хамгаалтаж 400 орчим иргэн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Шархтаж насарсан иргэд дунд гадны улсын иргэд байсан эсэх мэдээлэл одоогоор элчин сайд Мурат Карагөз эрлэг байжээ. Гэхдээ Монгол иргэд дээрх халдлагад өртөөгөө гэж Монгол улсад суугаад Турк улсын элчин сайд мэдэгдлээ. Турк улсад Монгол улсаас 3000 орчим иргэн амьдардаг ихэнх нь Анкара, Стамбул хотуудад төвлөрчээ. Одоо энэхүү халдлага нь Туркийн зэвсэгт хүчин дотор үүрлсэн эсэг бүлэг офицер болон ахлагч нарын бас хуульдаанд бүлгийн зохион байгуулсан одоо юм төрийн эргэлт хийх гэсэн хууль бус орлого байсан одоо тодорхой болсон. Энэхүү хууль бус төрийн эргэлт гарах одоо энэ хамгийн анхны одоо энэ орлого дээр Турк улсын зэвсэгт хүчин цэргийн тушаалын гинжин хэлхээнээс гадуур болсон одоо энэ үйл явдлыг анхнаас нь бол маш хүчтэйгээр эсэргүүцсэн байгаа Туркийн зэвсэгт хүчин. Турк улсад цэргийнхэн бослог гаргаж эхлэх тэр үед тус улсын ерөнхийлөгч Режеп Таyyip Erdoğan Стамбулаас зайтай амралтын газар ижээ. Төрийн эргэлтийн талаарх цэргийнхний халдлагын тагнуулын байгууллагаас сонсонгуудаа Стамбул хотод нисдэг тэргээр иржээ. Энэ үед нь бусад их баригчид нь Анкара дахь агаарын цэргийн баазад барьцаалагдсан байсан гэж Монгол улсад суугаад Турк улсын элчин сайд ярьлаа. Турк улсын зүтгэгчний жанжин штабын дарга мөн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тэргүүтээ одоо зарим төрийн дээд албан тушаалтнуудыг Анкара Стамбул хоёрын хооронд байрлах Акынжлаар хэмээх одоо агаарын одоо юунд байрлуулж байсан цэргийн баазад тэгээд тухайн цэргийн баазад бас одоо чөлөөлөх ажиллагааг сүрэг ажиллагааг амжилттай явуулсан одоо бүх хүмүүсийг бол аварсан байна. Турк улсын ерөнхийлөгч Режеп Таyyip Erdoğan энэхүү гинтийн халдлага буюу тэргийн эргэлтийг Америкийн нэгдсэн улсад байрлах исламын номлогч Фетхулlah Гүленийг удирдсан гэж үзжээ. Тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамад нэр бүхий этгээдүүд төрийн эргэлт хийхийг санаархаж эхэлсэн тухай өмнө нь хэлж байсан. Хэдий тийм боловч бидний үгэнд Америкийн нэгдсэн улсын их баригчид этгээгүй. Харин өнөөдөр тэрийн эргэлт хийх оролдлогын дараа Пенсильванид байгаа этгээдийг Турк улсын хууль хэрэгжүүлэгчдэд шилжүүлэхийг шаардаж байна. Бид Америкийн нэгдсэн улсын хүсэлтийн дагуу террорист этгээдийг шилжүүлж байсан. Тиймээс Турк улсын нэгэн аюултай этгээдүүдийн жагсаалтанд бүртгэлтэй этгээдийг шилжүүлэхийг хүсэж байна гэж мэдэгджээ. Харин Америкийн нэгдсэн улсын тал Фетхулlah Гүленийг Туркт шилжүүлэхийн өмнө баталгаатай баримтаар нотлох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Туркийн зарим улс төр судлаачид ерөнхийлөгч Tayyip Erdoğan'ыг Ататюркийн үзэл санааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ататюрк амьд ахуйда Шашинба улс төр хоёрыг зааглаж өгсөн. Түрэг түмэн гадны орны ялангуяа Америкийн нэгдсэн улсын нөлөөнөөс ангид орсон. Тэгэл хавуулан албан тушаалын намыг таслан зогсоосон зэргийг ерөнхийлөгч Tayyip Erdoğan засгийн газар ноцтой зөрчсөн. Энэ нэргээд Ататюркийн үзэл санаанаас ухарсан хэрэг болсон гэж улс төр судлаачид дүгнсэн тухай олон улсын мэдээллийн агентлаг CNN мэдээлж эхэлжээ.